Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Өглөө болгон танай гэрийн хойморт зочилж өгдөг кофе цай нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор төрийн их зайран Бөө мөргөлийн дүнгэр төвийн тэргүүн яруу найрагч Бямтарч оролцож байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. За. Та сайхан зусж байна уу? Нэвтрүүлгийнхаа хойморт хүрэлцэн ирсэн зочноо бид бүхэн халуун цайгаар дайлдаг боломжтой. Манад цай байна, кофе байна. Та юу уух вэ? Кофе ууя. За. Юу уух вэ? За би бас зочноод байгаа кофе уучих. За, би бэлдээд үгүй. За тэгэхээр яг сайхан бороо хороо орж байгаа энэ өглөө бас манай студид зочлон ирсэн танд юуны өмнө бас талархаж байгаа дахин илэрхийлье. За тэгэхээр өнөөдөр та бидний ярилцах сэдэв бол мэдээж үзэгчид маань төрийн их зайран манай студид залгарч ирсэн учраас за энэ бөө мөргөлтэй холбоотой асуудлаар түлхүү ярих нэ гэж юу н ойлголж байгаа. Тэгээ эхний асуулт маань гэвэл би одоо бөө гэж чухам яг юу юм бэ гэдэг нэг тодорхой нэг асуулт асууя. Хүмүүс маань бөө гэхээр за янз янзаар л ойлгодог. Бөө гэдэг нь сүулдэ ч бүр олон талаас тайлбарлах юм болж хувираад иш үүдэг тийм ээ. За бөө ихтер одоо энэ бол одоо маш том одоо ойлголт л да. Ер нь бөөгийн хувьд бол одоо энэ бөө бол ингээ сав ертөнц, шими ертөнц, хүн ертөнц гэж үтдэг. Бурхны хувьд номуудаар яг өдүүдээр яг ламаадаар яг гэдэг. Номон дөргийг бурхан нэмгээ ламт мөргийг. Тэгвэл бөө ертөнц, сав ертөнц энийгээ мөнгө тэнгэргэн. Шими ертөнц энийгээ их дэлхийг гин. Хүн ертөнц гэж эгэл хүнийг, эрүүл хүнийг, саруул хүнийг, ухаантай хүнийг, бөө ухаантай хүнийг гэлнэ. Тэр бөө ухаантай эрүүл саруул хүн гэж юу яриад байна вэ гэдэг чинь өөрөөр хэл бөөгийн хит сонгодон дээр нартай, сартай, 13 алтайтай доошо 9 одоо манжиг буусан, 9 манжиг бүр дээр модоор хийсэн, эсхийгээр хийсэн, төмрөөр хийсэн тэр хүний дүрс байдаг. Тэрийг бөөнөр онгод гэж хэлдэг. Тэр онгодыг бол хүн ертөнц гэж хэлдэг өөрөөр хэлбэл. Тэр хүн ертөнцийг юугаар тэмдгсэн байдаг вэ? Эсгийгээс онгодон дээр хоёр жигтэй, хамартай, амтай, нүдтэй, дэлгэн гөхтэй энэ тэмдгсэн байд. Тэр нь бол 5 мэдрэхүй 4 сэрхийг шүтг ухаан гэж хэлсэн байдаг. Өөрөөр үлэмзийн чанарыг сайхан дуу байдаг шүү дээ. 5 мэдрэхүй гайхамшиг магтсан. Өөрөөр тэр чин одоо бөөгийн одоо бас шүтээ онгодыг магтсан, хүнийг магтсан ийм сайхан дуул ухаан байдаг. Тэгтээ тэр хүн ертөнц гэдэг ихтэй тэр одоо ер нь тэр бол агуу том юм л да. Сав ертөнц, шим ертөнц, хүн ертөнц гэдэг. Энэ үндэл одоо явж халиж одоо аархаж, омгорхож ингэж хүн одоо байгальтай, байгалыгаа хөглөх, байгальтай харьцах өөлөх ухааныг л одоо энийг бөө гэж хэлээд байгаа юм да. Ингэж л одоо шүтэх, тэнгэрийн байгалаа шүтэх ухааныг бөөлөх ухаан болов гэж би ойлгоод байна. Онгодоо дуудана гэж ярих шүү дээ. Тэгэхээр за гээл зарим бөө болохоор нэг арх дарс жууж сүрхий юм хэрглэж ижил онгод юугаа дуудаад их юм. Одоо ер нь онгод дуудана чинь заавал тийм зүйл хэрэглэх ёстой зүйл гэдэг болов яа тийм болов. Онгод гэж юу яг чухам яг бөөгийн татвар. За онгод гэж одоо онгодоо орон зарн дуудах гэж байгаамаа. Гэхдээ би хэллээ. Онгод гэж одоо юу гүштэй дээ нэг түрүү хэлээ эсгийгэр гэсэн модоор гэсэн тийм ээ. Одоо тэр дүрсийг онгод гэж яваа. Гэхдээ эгэл хүний дүрс байгаа юм. Эгэл хүн өөрөө дүрс нь юу байх вэ гэвэл 5 мэдрэхүй 4 сэхүү гэж хөглөх ухаан. Тийм ухааныг хэлж байгаа. Гэхдээ онгод гэдэг дотор нь бол олон янз байна л да. Жишээлбэл одоо онгод гэдэг ихтэй чи одоо миний бодоор бол одоо зүнз дүүрсэн сархад доршин онгод болно. Зөвлж уусан эмээ эрхэм онгод болно. За тэгээд одоо зүүл мансан сүнс тэнмэл онгод болно. Зөмбөлгийн мэрэг одоо дээд онгод болно. Зүрхэн бадар хэлэн гал онгод болно. Зүрл чилэх одоо найраг тэнгэрийн онгод болно. Ингээд онгодоор өөрийгөө хөглөөд онгодоо оруулаад ирнэ гэдэг нь тэр хов хүний өөрийгөө хөглөх, өрөөлөөс тэр хүнийг хөглөх, хүний харагдах ухаан. Хүний харагдах ухаан бөөл ухаан гэдэг нь хүн бол гайхамшигтай, гайхамшиг бүтээгч хүн. Хүн гайхамшиг бүтээгч тэр хүн маань өөрөө хөглөөд тэнгэрийн харагдаж бороо оруулж чадна. Тэр зөвхөн Монгол хүнд байна. Тэнгэрийн харагдаж бороо оруулна. Тэмээг хуурдаад уйлуулж чадна. Өөрийнхөө онгодыг харагдаад хүнийг уйлаж чадна, хайлуулж чадна, өвлгүүлж чадна, дуулуулж чадна. Энэ бол Монгол хүний гайхамшиг. Энэ сайхан гайхамшиг та эзэмшгийг бөө бөөлөх юм бодвол гэж би дотроо боддیں۔ Тэгээ одоо сонирхох юм бол би онгод гэдэг шүлэг уншиж өгмөр. Миний онгодоор ууж ирсэн болохгүй юм. Болохгүй яах вэ? Таны шүлгийг сонсъё. За тэгэхээр онгод гэж юм юу гэдгийг нэг дөрсөн шилжсэн би л дээ. Тэр ингэж онгод
омог урдам дээдсэн домог түүхий шингээсэн онгон цагаан сүлдний дэл сүүлийн шившлэгтэй салхиар хөллөх тэнгэрт санаа бодлоон жигүүрлэн сарнаар их дээдсэн сайн төлөвийн учрал хөх тэнгэрийн зарлагт хөвчин дэлхийг донслох хөлөгмөрдийн дөвөргөө хүчит дээдсэн уухай онгод үүлэн холбоотой тэнгэрээс зүүдэн замтай хорвоод борхон зүрхэнд оршихуй бодол ухааны гайхамшиг одод тэнгэртүүлэн оргуу хоосныг эзэн онцгой шидийн хүчээр оюун ухаанаар наадна. Задгай үлийг цуглуулж за тийм бороо урдурна. Хар үлийг хурлдуулж хан тэнгэртэй хэлсэн. Онгод тэнгэр газрын холбоос тэмүүлэх сэтгэлийн ирж аян сахилан галба алдхан биений сахиус. Зүүд монсон сүнс онгод, зүм бүлгийн мэрэг онгод, зүрхэн доторх хилэн онгод, зүүрлж хийсэн найраг онгод. Биемэн нэгэн онгод, бэлчэр минь мөнгө тэнгэр, өр зүрх маань гал онгод, өөрөө би хөх монгодоо гэд. Тэгтээ тэр бол Монгол хүндэл заяа гэсэн, Монгол хүндэл байдаг тийм агуу их хүч тэнгэртэй арц. Хинээс заахгүй байгалаас өөрт нь одоо тэр тохиож ирсэн, өвдөөс олонж ирсэн удамшил генд нь байдаг. Ийм сайхан юм өөрөө өөрийг хөглөх ухаан. Түр хоол идэл, арх уугаад одоо баяжаад, наригаад, омгорхаад ингэж байдаг гэж. Өөрөө өөрийг хөглөх тийм дэлхийн арга дах тийм ухааныг би бөөлдөг хүн юм болов бөөгийн одоо гол юу юм болов гэж боддсон шүү. Тэгээд тийм. Заримгаа тэгэхээр та төрийн их зарим хүн дээрэс нь яруу наригч их олон сайхан шүлэгтэй тэдгээр шүлэг нь бас дуу хуур болж ард түмний мэлмиг баясгаж байдгийг бид бүхэн мэднэ. Тэгэхээр миний асуух гэдэг дараагийн асуулт бол бөөгийн онгод яруу найргийн онгод энэ хоёр хоорондоо тийс өөр зүйл үү эсвэл нэг одоо зүйл байдаг юм уу? Энийг сонирхож суугаад. Энэ бол одоо ердөөс адилх юм аа. Адилх юм. Яруу найрагч гэдэг бол ердөөс тэр бөөгийн онгодтой адилхан. Одоо агуу их яруу найрагч сүрэнж байгаа одоо хэлсэн байдیں۔ Бөөгийн онгод, яруу найргийн онгод хоёр адилхан юм шүү гэж өөрөө миний номд дарж бичсэн байдیں۔ Гэхдээ тэр онгод бол адилхан. Тэгээ миний хэлээд өөрөө өөрийгөө хөглөх. Өөрөө өөрийгөө хүн болж хөрсний хувьд өөрөө өөрийгөө хөглөх юм бол Монгол хүн тэнгэрээс агуу их ухаан заяасаа. Тэр ухаанаа хөглөх өөрөө мөнгө тэнгэрийн эрчим хүч хайраас өөрөө хөлөө тэр эрчим хүч гэдэг маань одоо энэ тэнгэрийн одоо тэр тэнгэртэй холбоотой энэ кодолцсон энэ толгойд өөр 5 м хүүд өрөөсөргүй. Энэ нь тэнгэрс холбоотой. Энийг хөгөл тэнгэртэй харьцаад ирэх юм бол тэр онгод ороод ирнэ. Элэг өөрөө сайхан эдгээхийн тулд уул усаан дахиад урмд байгадаа шүтээд байгаль дэлхийг одоо ухаж хөндөхгүй ингээд ирэх юм бол хүн сайхан эрүүл сарва сайхан явнаа. Сайхан цэвэр агаараар наацх нь цэвэр агаараар амсгалж байна. Өдөж ууж байгаа мадамж хүртэл одоо армийн цэвэр одоо иймэрхүү сайхан бодно. Хүн хүний одоо байгалаар тэгээ энэс доош лус их гэж би бол миний 3 мэлэгдэл тэмдэгтэй юу юм. Тэнгэр хайрхтай кодолдог харьцаа одоо өөр хөл сүүлийн үеийн компьютер гэсэн үг дэд нэр ярьдаг холбоотой энийг одоо хөглөх арга ухааны стар бөөгийн тэр онгодтой холбох гэж одоо дотроо янз янзаар бодож явдیں۔ Тийм. Та нэг ярьсан байдаг шүү дээ. Номтой бөө, юмтай бөө, сумтай бөө гэдэг. Тэр тийм хэлжсэн би шүү. Тэгэхээр энэ яагаад ингэж одоо энэ олон ялгаатай бөөг гаргаж ирээд та тодорхойлоод байна вэ? За тэгтээ зэрэг юмтай бөөгтэн зэрэг бол одоо юмтай бөө гэж бөөхөн заавал юмтай. Тэр юм тэнгэртэй холбоотой. Одоо аливаа юм одоо тэр миний номон дээр байгаад да юм гэдэг ч уучна. Би энэ номыг бол одоо ямарваа нэгэн юунаас хуулж бичээгүй. Тэр нэг эрдэмтний ном тэгж байсан хоошоо урагш хараа тэр ном дээр ингэдэг энэ ном дээр ингэдэг бичээгүй. Тэнгэртэй харж тэнгэр бол тэнгэр сэтгэж хэлсэн. Гэтэ хамгийн сүүлд номоо төгсөхдөө ингэж хэлсэн байдیں۔ Тэнгэрээс хэлсэн үү? Тэнд харсан уу? Тэр л юмтай хэлсэн ээ. Тэр л болсон учир гэж байгаа. Гэхдээ нэг ямарваа нэг хийм, ямарваа нэг хийсгэн дүртэй тийм юмтай яриад хилээд байна гэсэн үг. Гэхдээ тэр юм гэдэг нь өөрөө хэлүүлэх сонио л да. Би одоо нэг сонин юу ярихад би баг байсандаа 4-р анги 3-р анги гэж байсан. Тэр миний дээдлэлдээ ончин дорж өгөөд монд бөөсөн л да. Манай наагц. Тэгээ нэг тэдний хүүхдүүд дондогоор эрэгтэй хүүхдүүдтэй. Тэгээ нөгөө техникомын оюутан том хүүхдүүд л багангийн хүүхдүүд тоохооргүй. Тэгээ нөгөө хөдөө нөгөө ав гахын дочдөг наагцхийн. Тэгээ дагаа нөгөөдөөс нь дагаад холоос дагаад вараадаад явна. Тэгсэн нөгөөдөө чинь харандаа хавуудах юм бол буутай явж яасан. Харандаа хавуудах юм болоо том нөгөө дахнаар чинь. Тэгээд буудаад ондгоо. Тэгсэн нэг нь тэгж яана. Хөр бонтаар буудал би чинь бонд гэдэг нэртэй баг даа.
Тэгсэн бунтаар удаагсан тэгээ надаар буудууллаа. Бид чинь овоо хараа мэдчихгүй шээ өдөөсөн. Тэгээл өдөөсөн. Тэгээ нөгөөдгийг надад шагааж байгаа яач ведэр яасан мэдэхгүй тэгэл буудчихсан хогоочихгүй. Тэгсэн чинь хөөгтүүд манай тэр нагц өө дээрээ. Гэхдээ аав өнөдөр бид хөдөө явж байгаад ингээд харандаа хогоодахад ингэсэн чинь биднээс ондгоо. Тэгсэн бунд хогоочтой. Тэгсэн манай нагц хөөд чинь тэгэлгүй яах вэ тэр бунтуудаагүй цаад юм нуучихгүй гэдэг. Ихтэй зэрэг намайг ин анх төрөлтөл тэр одоо хамаалаг ирээ могоо төрж удаа тэгээ уул усаас сайхан гүлээж авсан тийм түүх байд юм л да. Тэгээ тэр үеэс эхлээд одоо бас манай аавгийн бөө одоо бас байж магадгүй тэр одоо нагцхан бодж юусан юм уу яасан тэгээ хөө тэгэлгүй яах вэ чинь бунтуудаагүй цаад юм нуучихгүй гэдэг. Нээд бодохны дөрөвдүгээр ингээ ямар яа гэж харандаа уудгаад тийм. Тэгээд ихтэй юм гэдэг мэ тийм бөөгөн дагсан тэр учиртай ороор удаг шороо тавьдаг бөөгийн нэг эрдэм гэж бодож байгаа. Тэр сумтай бөө гэдэг маань өөрөө хэлбэл тэр бөөгийн одоо шид шидгээ гүйцэд боловсрсан 9 жил 10 жил 13 жил бөөсөн бөө сумтай бөө гэж байна. Бөөгийн эрдмийг хэлж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ? Үүлийн үрийг хөлөөж зүүнний сүвчээр нисгэх. Үнэн худыг ялгаж зүрхний хавд төрөх гэж байгаа. Тэгвэл тэр хүний хийж байгаа үйл хэлж байгаа үг нь тэр хүнд хүргэх. Тэр хүнийг явуулах. Жишээлбэл тэр чинь одоо тэр сум гэдэг маань өөрөө хөлөөж бөөгийн сум гэдэг маань энэ ховдгыг хэлээд байгаа шүү дээ. Ховлого. Ховлого гэдэг маань өөрөө 81 ховлогоо намилзуулан бөөдий гэж байгаа. Энэ ховлого гэдэг юм маань өөрөө хэлүү тэр бүр яг угтаан болоо тэр хас тэмдэг чинь бөөгөөс үүсэлтэй байхгүй. Хас тэмдэг. Өөрөө хэлбэл энэ ховлого чинь хөндлөнгөөс харуул ийм байдалтай байна. Яг урд дээрээс нь харах юм бол ийм байдалтай байна. Ийм дугуй гурвалж аас. Яг дөрөв талтай одоо юу бол дөрөв талтай одоо тэр илчлээстэй 3 талтай илчлээстэй 6 талтай 7 талтай чи 8 талтай илчлээстэй. Илчлээс дээрээс ийм харагч. Энэ эрчим хүч. Энэ эрчим хүчийг нисгэх гэсэн. Гэхдээ энийг сумтай бөө гэж байдаг. Тэгэхээр энэ чи бөөгийн нэг эрдэм байгаа юм да. Өөр хүн сумтай бөөгтөн зарим дургуй заа намайг сумтай гэдэг. Тэр чинь баргийн цод байхгүй гэж байна. Би бараг тэгэж ойлголоо. Тэр эрдэм цод байхгүй. Тэр сум гүйлгэж 13 жил бөөлж өөж 15 жил 20 жил бөөж сум гүйлгэж тэр гүйлгэж нэгөт бөөгийн юм явуулна гэсэн үг байхгүй. Тэрийг юм нисгэн гэсэн үг. Тэр тэмдэг маань одоо өөрөө хэлж байгаа. Номтой бол одоо өөрөлдөө номтой бөөнөр зөндөө эрдэнэтэй номтой одоо энэ тэгэл одоо мундаг сайхан эрдэнэтэй мундаг сайхан яруунаа гэж одоо физик хими эрдэнэтэй мундаг усад их байж та одоо энэ эсэрднэж гэдэг юм одоо хийж байдаг манай яруунаа гэж одоо сөрөнжөөгаа одоо тэгвэл энэ агуу мундаг чинь бөөхөнт осооч нэ бөөхөнт. Тэгэхээр номтой юмтой сумтой бөөгдөд энэ зэхлэх хэрэг байхгүй. Бид бүгдийг одоо бөөгийн ухаанаар хэлж байгаа үг юм шүү дээ гэж миний ойлгоц байдгийг. За тэгэхээр номтой, юмтай, сумтай гэд хүн сонсоход бас ухуучтын ойлгохгүй бол ягталж байгаа юм шиг сонсогдож байна л да. За ийм төрлийн бөөнөр байна. Бас нөгөө талаар нь одоо хүмүүсийг хохироогоод байгаа. Энэ тэнгэр шүтэг шашныг монголчуудын үндэсний шашныг шилтүүлж боломжтой гэдэг тийм ээ. Энэ бүгд та юу гэж хардгийн хүмүүс болохоор нөгөө муу заяаны одоо ямар юмч гэдэг лээд нэг тиймэрхүү юм ярих юм. За тэгээ нөгөө уул нь бол бид энэ чи одоо бидний унган шашин. Бид энийг хайрлж хүндэлж дээдлж явах хэрэгтэй. Гэтэл одоо зарим нэг цөөн тооны хүмүүсүүдээс болоод бид маань одоо энээс айдаг болсон, жирэгтэй болсон. Тэгээ нөгөө хэртэж булангартай байдаг болсон. Тийм болохоор ер нь яг энэ бөө гэдэг нь одоо энэ ёс суртахууныхаа хувьд ч тэр те ер нь ямар байх вэ? Энэ тал дээр та ер нь ямар байр суурьтай байдаг? За энэ бол бидний одоо уул шашин, унган шашин. Өөрөөр хэлбэл одоо бөөгийн одоо шашин бол бүх улсууд байгаа. Бүх дэлхийн бүх улсууд бий. Бөө мөргөлтэй. Ер нь бөө гэдэг нь одоо ер нь гал үүссэн цагаас эхлээл бөөлж, хайлж, дуулж, уйлж биширч мөргөж ирсэн шүү дээ. Гал. Тэгэхээр гал үүсгэхээс урд нь бол зэрлэг амьтантай түүх юм ахуулгацалтаад дэгдэж явсан күн сүрэг галыг олж яваад галыг эзэмсээд галаа манаад сая босон мах болгож идээд оюун ухаан хөгжөөд ингээ гал гэж үүсчихсэн гадаас. Тэгээд одоо галаа манаад
оромжинд оруудаад, оромжинаасаа урдсанд оруудаад, урдснаасаа Монгол эрт оруудаад, тэгээд 81 тоонтой одоо 81 онтой одоо хорол тоонтой эрт оруудаад одоо тэр Тэнгэрийн цаг болгож одоо ингээд Монгол ухаан гарч ирсэн шүү. Гэхдээ бөөвөө тэндээс үсэн. А тэр их агуу их юмыг дэлхийн дэвжээнд хүргэсэн хүн бол Чингис хаан. Чингис хаан тэр бөө мөрөглийг нэгтгэж агуу их хүч, агуу их одоо тэр оюуны их эрен үе хийсэн хүн. Энийг одоо тэр Өвөр Монголын Эрдэнэтийн Гэрэлтбаатар Мөнгө Тэнгэр судлалын дэлхийн академи ерөнхийлөгч тэр хүн маш их ном гаргасан, маш их сайхан бичсэн. Тэгэхээр Чингис хааны тэр агуу их өв соёлыг бид эзлэх ёстой. Тэр соёл юу гэсэн вэ? Төрөөн дээдэх ухаан. Өөрөөр хэлбэл хар сүлдийг, цагаан сүлдийг дээдлэх. Өөрөөр хэлбэл бүр хүнөөгийн үеэс бөөгийн мөргөл төр улсын юм явж байсан байж. Тэгтээ тэр агуу их Чингис хааны тэр бодлыг бид одоо тэр улс орныхаа одоо хөгжилд өөрөөр хэлбэл бөөг муулаад байж болохгүй. Тэр муу тэр сайн мөг. Бөөг хичнээн одоо шүтгцсэн маань ногоон байгалаа хамгаалах. Одоо тэр ногоон байгалийн дайчин биднийг одоо тэр ихтэй хайлах нэгэн ухааны хүн гарч ижээ л бодно. Тэр дотор сайн ч бөөвөн, муу ч бөөвөн, уул юм дуртай бөгөнтэй. Тэр дотор тэнгэр шүтлэг гэж байна. Тэнгэр шүтлэг өөрөөр хэлбэл мөнгө тэнгэр шүтлэг. Тэр дотроо бол тэнгэрийн улаач ба, хайрхтын улаач ба, тусын улаач ба, онгодын бөөгд төр бөө. Гэхдээ энэ аливаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ тэнгэр улаан дахиад бороо оруулаад ингээ сайхан нар гаргаад ингээ яваад байна уу? Уулаан дахиад урангал байгаан дайдлаад одоо ингээ яваад байна уу? Лусаан дахиад гол усаа харагдаад ингээ яваад байна уу? Онгодоо хөглөөд л одоо энэ учир зүг одоо бөөжод одоо ингээд л яваад байна уу? Ингээд тэр бөөг таних хэрэгтэй байна. Онгодын бөөг хүн бүгд одоо өөрөө ч бөө хоёр нүдтэй хоёр жигтэй хамартай хамтаа дөрөв онгод гэж юу гэхтэй хэлсэн шүү дээ. Эсгээгээр гэсэн модоор хийсэн. Тэр 5 метр хөө 4 зэрхүй. Энийг л хөглөх ухааны бөө гэдэг юм а. Гэхдээ энийг хөглөх ухааныг бөөлж авч чинь зүгээр онгодын бөөнөр байхгүй юу тийм ээ. А тэгвэл тэнгэрийн улаач бөө гэдэг чинь тэнгэртэй хайрцан бороо оруулан шороо тавина. Тэр юм гэдэг чинь задгаад ирж яах вэ? Юмтай бөө гэдэг нь тэрийг хэлээж байгаа. А хайрхтын бөө гэдэг чинь өөрөө хэлвэл одоо тэр хайрхтаа харгадаг. Манай нагцл боохоо чонмоног улж ирээд боддог, көөдөг. Янз бүрийн одоо яадаг вэ? Тэр дуудаж ирээд одоо ярьдаг. Энэ бол хайрхтын бөө тийм ээ. А лусын бөө гэдэг нь одоо тэр лус газар усаа харгадаг. Тэгээ дотроо ийм ялгаа байдгийг мэдэх хэрэгтэй. А зүгээр одоо энэ онгодын бөөнөр бол одоо олон байна л дөө. Онгодын бөөнөр бол одоо энэ олон байна. Онгодоо сайхан хөглөдөг, онгодоо сайхан авч яваа. Иймэрхүү юм бол одоо их байна. Тэгээд энийг бол буруудахын арга байхгүй. Ганцхан тэнд суугаад мөрөгч байгаа залбирч байгаа хүн өөрөө одоо тэр сайн ном унших хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Тэр бөөнөрийн ялгааг учир шалтгааныг ойлгох. Одоо ер нь бөө гэхээр одоо харааж өрөөгөөл гэдэг нэг тийм талаас нь хүмүүс их боддог шүү дээ. Харааж өрөөгөөл гэдэг. За тэгэл одоо би чамайг өстө буулаа ичиж шүүгээл хүнээр хараалгын шүү, өрөөлгөн шүү гэж айлгаж сүрдүүлэх юм байх юм. Ер нь бөө гэдэг чинь тэгж хараадаг хүн байд юм уу яа тийм. За бөө эрдэм нь яг мэдээж тэр биш байх тийм үү? Энэ хараад гэдэг чинь өөрийнхөө энэ бодол санаанд л за тэглээдэг л нэг контакт авчих юм бол тэр хар толбон дээр нь хараал хүрнэ. Хинч хараа цагаан сэтгэл сайхан сэтгэл бүр нэмэр хараагаад нэмэргүй бүр өшөглөөч нэмэр байхгүй л гэдэг. Өөрөө тэр муу санаа муу юм л ингэ толгойд кодлчих юм бол тэндээ чинь амархаа тэр хараадын яваад чинь. Гэхдээ тэр сайхан сэтгэлтэй, сайхан уужимс цагаан сэтгэлтэй хүнд муу юм салдгүй ийм хүнд хараал хүрнэ гэж байхгүй. Муу дандаа санаж явдаг, доошоо уул шагааж явдаг ийм хүн за энэ надыг хараачна ингэ хараад л өөрөө л хүлээж авах тийм ухаан байгаа. Гэхдээ тэр талаар өөрийгөө одоо бас бодох хэрэгтэй, сайхан сэтгэлтэй, сайхан уужим сэтгэлтэй. Тэр сэтгэлээ ариусгах хэрэгтэй. Сэтгэлээ ариусгах ухаан, хүн ертөнцийн сэтгэлээ ариусгах ухаан гэдэг нь их нарийн юм байгаа юм л да. Тэгэхээр тэр тиймэрхүү юм байгаа юм тий. Хараад бол байхгүй ш байгаа тий. Гэхдээ тэр өөрөөсөө хамаарах хэрэгтэй юм шүү. Ойлголттой байгаа юм л да тий. Онгодын чинь дуудаж өгнө. Тэгэхгүй бол одоо өвдөөд зовоод хэцүү болоод байна гэж ярьж идэм билээ. Тэгэл нэг байр машина зараад хэдэн төрөө өглөө нэмэр болсонгүй гэдэг. Одоо онгод дуудах тэгж их актер хөрөнгө мөн гардыг юм уу яа тийм юм. Гэхдээ одоо би түрүүн чамд одоо хэлсэн дээ тэр ямар онгод байдığım бэ гэх тийм ээ. Гэхдээ тэр онгод одоо ямар байдığım бэ гэдэг чинь жүнс дүүрсэн сархад нэг онгод.
За намайг одоо чаддгүй нэг хүнийг чинь за ингээл юм дуурдгүй дуу муутай хүн байна шүү тийм ээ. За тэр чинь аргач 3 хондог өгч чад яриулах оо нөгөө чи яриад сүйдлээ хаяг. Нөгөө бас тэр чинь хонгод орж шүү тийм. Нөгөө дуугүй хүн чинь бүр дуулна хайлна гэхдээ. Тэгжээс л одоо тэр онгод их тийм яг үү. Тэгээ зүгээр сайхан бөөжөд хайлаад ингээд эмээ өвөө болоод ингээд зөвлж ирээд хүн сайхан сэтгэлээр хандаад ингээд хэлээд яриад байгаа бас тийм нэг эрхэм монгод байна. Зүгээр бас зүүд мансан одоо шүн зүудлээд хоноод одоо ингээд янз янз зүйлүүд тэнэг бүр тэнгэр газар руу яваад энэ тэнмэл онгод байна. Оюун ухааны одоо тэр асуудлыг л хэлж байгаа хүнд байдаг оюун ухааны тэр. Тэгээд одоо зүрхэн дотор хэл онгод зарим нь одоо ууртай амгтаад үрдээс ингээд одоо бас тиймэрхүү янз юм байна. Тэгээд одоо зүүрлж хэрэг найраг онгод гэж энэ жишээлүүд их сайхан тэнгэртэй хайрцаг сайхан оюун ухаанаа цэвэрлсэн тэнгэр овоод агтэн толгойн одоо толгойд байгаа нь вирус арилаад цэцэн цэлмэг болоод өвгөн гэлцсэн болоод хайрхтай овоог дахиад эрэхтэн зэрэг элэггээр цэвэрсээд хүн сайхан эрүүл болоод лусаа дахиад бөхсөөрний өвчин арилаад эн чинь өөрөө хэл тэр байгаль хүн байгальтай харьцах ухаан байхгүй. Тэр хүн ертөнц энэ бол сав ертөнц мөнгө тэнгэр шим ертөнц их дэлхий хүн ертөнц. Хүн ертөнц гэдэг чинь өөрөөгөө гүйцэс судлаагүй байгаа. Гүйцэс судлаагүй. Тэгвэл зэрэг энэ дээр нарийн бодох хэрэгтэй, санах хэрэгтэй. Хүн ертөнц, хүн хүнтэйгээ харгадаг, хүн хүнээ харгадаг тойлох ухаан гэдэг. Тэгвэл зэрэг тэрүүнд одоо бас очиргүй одоо бас нэг сайтай хүн байна, муу тайж хүн байна, хүний юмыг авъя гэдэг хүн байна, хүн тус хүрг хийж гэдэг хүн байна. Энийг л одоо ялгаж салгаж мэдэх хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр өөрийгөө л одоо тэр ойлгох ухаан, өөрийгөө таньж мэдэх ухаан л да. Тэгтээ зэрэг одоо тэгэл тэрвөө сайн, энэвөө сайн гэдэг одоо ингээд л тэгээд яах юм бол одоо болохгүй. Тэр өөрийгөө таньж мэдэх чүм тэр ямар янзын бөө вэ? Тэрний хийсэн үр дүн тэр зэрэг юм. Одоо манай үтийн бол одоо зарлаж бөөнэ тэрэгдүүр. Нэг хүн сайн юм хийгээд өгчөхөд дараагийн хүн одоо ер нь тэр хүний хэлсэн ярьсан юм бүтэлтэй байх юм бол 3 хүн авчирна. 3 хүн сайн юм хийгээд өгчих юм бол 9 хүн авчирна. 9 хүн үнэхээр сайн юм хийгээд сэтгэлд нь орохоо хийгээд өгчих юм бол дахиад байдаг. Ингээд өөрөө ингээд яваад ийм л ухаантай. Тэгтээ тэр сайн судал юм. Тэр очих жаа үнэ юм бол сайн судал юм. Иймэрхүү юм бид олон бөөнөр үе одоо сайж бөөнөр, саарч бөөнөр гэдэг. Энэ бүгдийг л судал мэдэх хэрэгтэй байгаа юм л да. Шарын шашин хүртэл дээр хөгжөөд за одооных шиг юм сайхан болоогүй шүү. Шарын шашин бадарчин гэдээ гарсан. Ном сурдаг авчигөөрөө өөрсөн маань мэгзэм уншсан да авчигөөрөө өөрсөн. Тэгээд бадарчин явсан газар балахтай, батган суусан газар өдтэй гэдэг. Нөгөө чинь айлдраад ном өрд мэдэхгүй ч одоо тийм үлгэр домог байдаг штэ. Одоо нэг айлд орсон чинь бадарчингой манайд нэг том лам ирээд ингээд ууттай эмээ орхичих гисэн. Наа чинь сайн юм байгаа. Гэт нөгөө авгаан бив уус нөгөөдгөөс нэг тун аяанд нь хийж өгөөд за энийг уучихад авгаа. Тэгс нөгөөдг нь тэгээд нөгөө бадарчин замдаа явж ясан чинь нөгөө гэрийн хүн дахиад яасан. Манай авгыг гидсэн дөрөөд өгч чинь одоо таны өгсөн нөгөө тун эмээг уугаад байгаа юм байна. Тэгс өөрөө маань нөхөр хадлагын сүдэнд долоочихгүй. Тэгс нөгөө ламаа чинь гидс дөрөөд нөгөө бадарчин гэж. Тэгээ сууд явж ясан нөгөө гэрийн хүн дахиад ясан. Ингээд гэсэн чинь тунгоор юм уусан танаа авгаа тунгаа хадгалаас би өгч яхад юу яаж байгаа. Нэг тийм одоо хөвгтэй янз бүрийн юмсууд их би. Тэгэхээр бөөг шин одоо сайхан шин цагаараа бол үүсэж जैन тэр тийм янз юм их гарнаа. Тэн дээр бол эмзэгтийн хэрэг гол нь тэр бөөмөргдийн одоо агуу гэх юм байгалаа хайрлах тийм ээ. Тэр цагаан сүл, хар сүл төрөөнд дэдл гүрэн улсын шашин шүтлэг дэлхийг эзлэх агуу ухааны байлдан дагуулах агуу ухааны одоо номдол юм шүү. Дэлхий одоо монголчуудыг их сонирхож байна. Дээдс бидний өвгийг чагнаж байна. Тэгэхдээ бид дэлхийг мориор биш, сэлмээр биш, оюун ухаан, дээдсийн үлдээсэн бөөмөргөл мөнгө тэнгэрийн шашин шүтлэг энэ ч юм ямар юм байдгийг гайхуулах бидний гол асуудал энэ байгаа. Тэгтээ зэрэг тэр Чингис хаан энэ монголчууд яагаад хүчрэх байсан гэдэг чинь одоо судлагдаад байна шүү. Тэгтээ зэрэг энэ их агуу ухааны сэвтээж хэрэггүй. Энэ агуу ухаан жоохон юм томоор харж хэрэггүй. Томоор харж. Жоохон юм томруулаад харах юм бол туудааж хүртэл зааны дайтай харагдана. Тэгтээ тэр жоохон юм томруулж хэрэггүй. Тэр бол байхал зүйл, байхал ёстой тэр явандаа гайгуулна. Миний бодол санаа байдгийг шүү.
Таны ярьснаас одоо бөө хүн гэж уул усаа дахиж тэнгэртэйгээр холбогдож одоо уул усаа аргадж байгаа байдлаар нь бас тухайн бөөний чанар зэндааг харж болно гэд хэллээ. Тэгэхээр яг тийм сав ертөнц, шим ертөнцтэйгөө холбогдсон одоо бөөнөр байна л да. Тэгэхээр миний асуух гэдэг асуулт болохоор одоо энэ жил оройтож усан бороо их орж байна. Өвөл бас зуд турхантай болох магадлал байна гэд хүмүүс өөр өөрсдийнхоороо таамаглаж яриад байна л да энэ жилийн өвлийг нөгөө бичин жилийн өвөл гэдэг утгаараа. Тэгэхээр та төрийн их зайрангийн хувьд яг одоо энэ байгаль дэлхийн маань энэ өвөл биднэрт ямар өвөл өгөх юм? Тэгээд энийг одоо бөөнөр маань аргадаж тахих ямар өвөл зан хийвэл зүгээр гэдгийг таны хувьд ямар ойрын хугацаанд уул ус тахисан үйл ажиллагаанд оролцов? За энэ бол их учиртай юм аа. Байгаль өөрөө амьд. Ер нь одоо тэр сав ертөнц, шим ертөнц гэж байна тийм ээ. Их дэлхий өөрөө хэлбэл их дэлхийг их амьд гэдэг юм бөөнөр. Их амьд гэдэг. Их амьд гэдэг. Их амьд гэдэг нь өөрөө хэлбэл одоо тэр их амьд байгаа багаан, өвс, ургамал, өт орхой хүн. Их амьд аюудыг нүүрлэх юм бол багаан хомхийн дэдий хариу амьд. Тийм ээ. Газар хөдөлж одоо дэлхийн сөнөгчийн нэгтэн зэрэг нөгөө баячууд одоо тэгээд эд том улсууд бүр ор хоронгүй уул руу хариж болсон шүү дээ. Нөгөө орон гэрээ хаяа. Тийм өчүүхэн тийм. Тэгвэл их дэлхий гэдэг маань их дэлхий гэдэг их ам байдаг шүү. Тэгвэл их амаа хайрлаад уулаан дахиад усаан дахиад одоо тэр уул уурхайгаа уухгүй. Ус уулгийн ширгээхгүй. Ингээд байх юм бол байгаль бидэнд цээл үзүүлэхгүй. Ингээд уулаа ухаал усаан болгоод энэ сайхан одоо тэр эх орны юм одоо сүйдэл худалдаж одоо ингээд одоо сүйдлээд байгаа энэ улсууд энэ чинь одоо дэлхийд аюул нүүрлж ийн гэсэн. Тийм учраас нарыг гарч байна, шарж байна, одоо ган гачиг болж байна. Энэ аюул бол одоо ирж байгаамаа. Энэ одоо энэ аюул. Тэгтээ зэрэг одоо энэ дэлхийн ганц Монголч биш. Дэлхийд аюул нүүрлж байгаа. Тэгэхээр энээс одоо урьдчилан сэргээж оюун ухаанд хүн одоо малаа хамгааж гарах, аюулаас аврах тийм юм бол тэнгэрээ аргадаг. Тэгээд одоо тэр юмаа бэлтгэл хийхдээ энэ үйл бол одоо тасрууд их орно, өвөл хөдөн болно. За тэгээд бас одоо малтай усаад бэлтгэл хийхгүй бол одоо хэцүү. Мал гэдэг маань байгалаа арддаг одоо малчтын гол амьдрал ийм одоо нүүлгчний гол амьдрал байгаа. Тэгэхээр зэрэг өвсөө сайн базааж явах одоо өнтөө орохын бэлтгэлийг хийх хэрэгтэй. Тэгээд нөгөөх нь юу гэдэг вэ? Шашин талаасаа одоо та уул усаа аргацсан хамгийн сүүлд ямар одоо тахилга хийв? Одоо ирээд урд өвөр Монголоор яваад ирээд 2 хоног жана. Тэр 10 гаруй хоног явлаа тэнд. За тэгээд тэр одоо хөлбөмбөрийн их таалаа. Эрүүн мөрний одоо зах дээр одоо тэр манай урд хөршийнхэн энэ эзэн Чингис хаан монголчуудын агуу өв соёл мөнгө тэнгэр шүтэх уул усаан дагж шүтэх нүүдэлчин монголчуудын их соёлын их өвийг дэлхийд гайхуулах тэр жуулчдын одоо татах тийм их одоо сайхан одоо юм хийж одоо анхаарлаа татсан тийм сайхан хийж байна. Тэр заман ч гэж той шиг одоо ярин тэгээд тэр сайхан байгаль дотор тэгээд хүмсүүдийн явж байгаа сууч амгалан тайван ирж байгаа сууч машин маш их олон улсууд ингэж явж байгаа юм байна. Дэлхий тэгээд би тэн дээрс хараад дэлхийг монголчууд сонирхож байгаа юм байна. Дээдсийн сүнс харж байгаа юм байна. Дотроо бид өвтэй бол долоон борхотой байв. Домог дагуу түүхээ өөрсдөө мэдвтэн. Тэнгэр бидэнд одоо оюун ухааны ингэж чарлж яхад бид одоо тэрийг уулаа ухаад усаан ширгээгээд байх биш. Агуу дээдсийн сайн хүний одоо нэрийг долоо хөдөлж идэх гэж бид агуу их дээдсийнхаа нэрээр агуу их сайхан юм бүтээхэд зөвхөн тэр оюуны тэр нүүдэлчний агуу их соёлоор бид маш их юм олгоно байх шүү. Тэгээ тэр сайхан өвөр монголчуудын хийж байгаа нь хадаад халархаж байна. Тэгээд одоо тэр л одоо хөлбөмбөрийн нутаг гэтлэр яг сайхан Гүгэн бариал Монгол гэртэг юм бүгд сайхан харахад яг л тэнгэрийн үдний гэсэн шиг сайхан орж ирээд тэгээд тэр зам нь уртж ижигтэй яваад тэгээд тэр жуулч аялжуулах яваа. Тэгээд явсараагаа тэнгэрийн овондор очиод хайрхтай овондор лусын овонд байгаа. Тэр тэнгэрийн овоог нь харагдаад лусын овоог нь харагдаад хайрхтай овоог нь харагдаад тэгтээ ийм зан үйл ийм бидэнд одоо мөнгө тэнгэрээс яасан Монгол хүн заяасан ийм сайхан байгаа шүү. Тэгээ энэ газар яваад бороо дуурлаад тэгээд уул усаан дахиад ирлээ. Тэгээд энэ дээр одоо балахчуу оюун одоо ая одоо миний шүлэг
талын Монгол гэж одоо өөр Монголын нэрт дуучин цэцэг маадаа зориулдуулсан энэ сайхан дууг тэр дуучин ирж дууллаа. Үнэхээр ус сайхан хүлээж авч байна тий. Тэр сайхан ай, тэр сайхан дуу үг энэ гурвууд үнэхээр уус шингэсэн усууд бүр аль хэдийн хөрчсөн ийм сайхан дуу байна. Тэгээд одоо тэр дуу тэр наадмын сайхан наа бүх барилдаа, морь барилдаа төрөөсөн бүхэд одоо энэ манай харуул бол одоо 10 сая төгрөг юм уу да тийм өгч байна. За тэгээд одоо тэр наадмыг найруулж байгаа найданд орж одоо манай найданд орж сайхан найруул. Тэр бол хүний сэтгэл омогшил өрдөгсөн. Үнэхээр сайхан болсон. Хамгийн сүүлд нь миний тэр эргэн мөрний одоо дуудлага усны магтаалыг одоо төгсгсөн. Тэр бол үнэхээр сайхан болсон. Энэ бөө гэдэг маань нэг урдаас нэг ном харж чад одоо галмгаа дашуулангуу галуучнын хөлөгдөнгөө нэг юм чэйжэл уншаад байт юм. Бөө гэдэг чинь тэнгэртэй харьцдаг учраас тэр уул уснаа дуудлага тэр бүгдийг өөрөө толгойд норж идэг байх уу. Тийм учраас яг тэр үед нь өөрөө гарч ирдэг юм байт юм аа. Тэгээд одоо энэ тахилга сайхан боллоо. Хойтон болоо одоо тэр бүр одоо өр Монголын том хэмжээний одоо юм хийгсэн бийжигтэй одоо ярьж хэлсэн санал нэмсэн ийм сайхан юм бол ийм олон улсууд ирж одоо та бүгд одоо сайхан хүлээж авч байгаа юм бол энэ Монголын гэж ярихгүй дэлхийн монголчуудын багажаа бич хийя. Тэгээд 3 жилдээ их хөжөө бичиж дэлхийн монголчуудын их хөжөө бичгээ. Та нар бол мөн гаргаж байна. Байшин барилга хүлээн авах бүх юм зам өнтер бүгд сайхан байна. Улсууд наашаа явнаа. Гэхдээ одоо 10 Монгол өөр Монгол гэж ялахгүй бид. Тэнгэрлэг шүтлэгтэй бид нэгэн шүтлэгтэй энэ улсууд нэгдэж ийм сайхан юм хийя. Би чадах хэрээрээ дэмжинэ. Чадах хэрээр туснаа гэд ингэж хэлээд одоо 2 хоногийн урд таглагаа хийгээд ингэж ирсэн дээ тийм. Одоо бид нар ч одоо таны ярианы саргадгаар бөө гэдэг маань өөрөө дээд тэнгэртэйгээ шууд харьцаал ингээд байгаль дэлхийдээ ойрхон байж гэмээр онгод юугаан дуудаж тийм ээ ингэж байдаг. Гэтэл одоо сүүлүүд нөгөө орон сууцанд одоо бөөлөд байх боллоо. За одоо сүүлдээ ч бүр хошин шогийн гэмээр юм зарвал явдаг боллоо ш. За байранд орцонд бөө байхгүй шүү гэж зарж тавиад ч байгаа юм уу те. Тэгэхээр одоо энэ маань нөгөө эргээгээл нөгөө бөө мөргөлөөгөө бид ч одоо дээдлэх ёс жаяг маань хаана яваад байна вэ гэд бас яригдах юм. Үнэхээр орон сууц тэр бетон дунд байж хата бөө мөргөл онгод юу нэгэл ороод ирэх боломж байдаг юм. Эсвэл тэр бол ерөөс боломжгүй нөгөө цөөн тооны нөгөө болохгүй хүмүүсүүд нь тэгж яваад байна уу? За таны хэлдэг үнэхээр зөв. Нүүдлийн соёлыг иргэшилд оруулахад одоо өнөөдрийн хувьд ийм бэрхшээл тохиолдож байгаа. Тэгвэл зэрэг бид цаг үедээ тааруулах хэрэгтэй. Цаг үедээ тааруулна гэдэг нь одоо баашинд орчхоод хэнгэрийг дэлдээл амтэн хүний амгалан дайсан байдгийг алдагдуулаад байж болохгүй. Бөөвөл дотроо бол одоо тэр таягтваа, хууртваа, хэнгэрэгтваа гэж байсан. Тэгтэн зэрэг таягтваа бол одоо тэр 100 настай 6-аа таяг тулсан өвгөн буурлаа маань гэж одоо бөөгийн дуулганд дууддаг. Тэр бөөгийн цагаан авган юу гэж сахиус гэж байдیں۔ За хуурт бөөгээд ирэхтэн зэрэг хулсан хуур, ясан хуур, төмөр хуур гэдэг. Зүгээр хөнөөгөө үед тэр бүр хэнгэрэгтваа одоо тэр урд үед нь тэр хуураар одоо хуурдаж оюун ухаанаа төвлөрөөд нүдэ айнаж тэр одоо тэнгэртээ чиж уул устаа хайцаж савдаг навдагтаа ярьж ирдэг. Тэгтэн тэр хуураар бөөлдөг бөө гэдэг мөр өөрөө хэлвэл тэр бөө орон сууцаар яваад амтэн хүн дуу чимээ гарах дээд доод давхарт нь суу чимээ гарах ингээ сайхан бөөлөөр яваад аж болно. Хэнгэрээр барьцаад дэлдээ дээд доодох юм бол тэр одоо тэгж болохгүй. Болохгүй орчин үед яаж таарахгүй. Тэгэхээр ийм учиртай байгаа. Тэгэхээр тэр хууртай бөө гэдэг мөр өөрөө хэлвэл бөө болохын тулд эхлээд хэнгэрийг хийцвэрэл шууд л одоо хос суйг дуулах гэж бэлддэг юм. Бөө болох чинь цаанаасаа байглаасаа яасан. Онгод нь орж исэн. Бөөгийн шинж тэмдэг, бөөгийн хөнөөл орж исэн. Ийм усуд бөө болдог байхгүй юу? Тэгээд тэр чинь өчнөөд хүнд одоо өгөөжтэй болох олон янзын бий л дээ. Тэгээ бөөгийн хний одоо бөө болох хүний хний юм бол тэр хууртай бөөлөх. Төмөр хөхмөр ишилт ингэж хууртай бөөлөө. Ингээд сайхан хууртай бөөлөөл ингээд онгодоо оруулаад оюун санаагаа төвлөрөөл энэ чимээтэй энэ хил амтай энэ дуу шуугнаас тасраад одоо ингээд яваад ингээд тэгээд ингээд яриа хэлээд ингээд хэлд орсон бөө гэж байгаа. Бөө болох ч нэгдүгээр ангийн хүүхэд хэлд орсон бөө тийм ээ. Тэгэхээр энэ бол агуулдаг хамгийн анхны. Ингээд шинжин мэддэгдээд тэр хүн айчи бөө болох юм байна. Тордол бөө болох юм байна. Сайхан юмын зааж өгөл. Хоёрдугаарт нутаас хоцсаан мэлдээд, хуяан мэлдээд ингээд юм аа хөлд орсон бөө болж байгаа. Өөрөө хөлөөр чинь
ингээд дэрсэн одоо тэр хэмжил аюу бүх юм сайхан болоод хөлд орсон ба. Тэгвэл тэр манай зарим нь яаж яангүй хэл дороогоо хөлд орсон зохроо л явж байна. Огн замбраагүй л яванда сайхан болно тийм ээ. Тэгвэл тэр хэл дорхтаа заалгажсэн аавсгээс эхлээд тэрийгээ сайхан бөөлөөд ингэх юм бол орон сууцсан сайхан бөөлөөд тэр хууртай бөөгдөн төмөр хууртай бөг бүх юм их юм. Хэл амыг дааны хэрэгдээгүй одоо дарж игэн хэл ажил үсийг тэ аливаа саатын зайлвал тэр бөөгийн чадлаас хамаар заавал хингэрийг барихгүй. Тийм учраас тэр орон сууцсан дул дээр яг тэр бөөлөх шаардлага юм бол хуураараа л бөөж явах хэрэгтэй. Хуураа хингэр дэлж хэрэггүй. А ер нь тэгээ бөөгийн Монгол гэртэл бөөгийн шүтэн онгодон заадах хэрэгтэй. Баашинд бол зааж хэрэггүй. Тэр дээр догрохгүй. Хоошоо оргошоо арсан дөрвөлж юм дотор угаасаа. Үнэхээр онгод гэж байдаг юм бол хүлээж авахгүй. Бид өөрөө нар сарна гэрэлсэн навчиг дэлгэрсэн оноо хангаа нар сартай айцдаг тийм юмд тэр онгор шүтэн байрал Монгол гэртэл одоо байрладаг учраас сайхан бөөгийн Монгол гэр өргөө сайхан гаргаад байгуулад тэндээ бас бөөгийнхаа зан үүдийг хийгээд ингээд явж явал одоо Монгол орон байх Монголынхаа дээр өв соёлыг одоо эзэмших ийм сайхан учиртай юм шүү л гэж би дотроо бодож явдیں۔ Шүү. За мэдээж нэвтрүүлэгт маань хүрэлцэж ирсэн зочдтойгоо ярилцах 40 хорон бид бүхэнд олгогддгиймаа. Тэгэхээр энэ хугацаа маань өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлэг маань Монгол орны өнцөг булан бүрт бас дэлхийд интернетээр хурж байгаа. Тэгэхээр та UBS телевизийг сонгон үзэж байгаа үзэгчдэд хандаад бас нэг сайхан ерөөл хайрлаад өөрийнхөө сайхан үнэтэй сайхан сургаалыг хэлээд нэвтрүүлгийн маань өндөрлөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. За тэгэхээр би одоо бас нэг юу яа да. Одоо би нэг шүлэг уншиж гээ да. Одоо бөөгөл дотроо одоо олон янз л да. Ихтэн зэрэг одоо тэр бас бөөгийн одоо учир утгыг бол одоо тэр омогшдаг, домогшдаг, аарахдаг иймэрхүү юм бий л дээ. Ихтэн зэрэг ер нь сэтгэлийн омогшил гэж байна. Сэтгэлийн домогшил гэж. Энэ сэтгэлийн омогшлоо унших юм бол энэ нэлээд хэдийн байх шиг энэ арай ихтэх байхаа. Жишээлбэл энэ дээр миний ингэж байгаа юм да давчгаа гэхэд. Одоо ингэж байгаа юм. Одоо 77 суухата даамаа мэгэн бөөгөөдөнтэй дэлхийд тэдний тогтоон залдаг дээд тэнгэр мөнгө тэнгэрэ гэж байгаа. За тэр давгаа аврын тухай би нэг аархаж хэлсэн үг байдیں۔ Энийг сонирхож хэдий. Аархуу омгийн чэйжэндээ оволцсон Азийн дивжэд ганцаараа тодорсон дайчин тэнгэрийн элч давгаа аврагын барилдахыг ногоо олд үйддэг өгчүүдийг ноосыг шидхийг харсан уу? Домог тэр бүхийн дотоод нууцыг мэдхүү. Хонин борнууд нь чонон шор болоод хөмхийгэн зугаа дайрах нь хөх тэнгэрийн зарлиг гэлтэй гэж. Ингэж аахдаг байхгүй. За тэгтэн зэрэг л бид монголчуудаа хандаж энэ сайхан омогшил, энэ сайхан домогшил агуу их одоо тэнгэрээс заяасан энэ сайхан одоо оюун ухаанаа Монгол хүнийхээ төлөө, Монгол их орныхаа төлөө, монголчуудын төлөө, дэлхийн монголчуудын төлөө, дэлхийн байдан дагуулах монголчуудын төлөө зориулаарай. Зөвхөн хуваарай, баяжаа, дэвжээд ингээд явах шүү. Дэлхийг эзэлсэн Чингис хаан одоо өөрийн тэр их орон их дэлхий агуу нэр хүнд нь үлдэж шүү. Тэг эд хөрөнгө нь одоо юу байна вэ? Одоо ярих юм одоо ийм байж байгаа. Тэгэхж одоо эд хөрөнгөтэй болоод энэ тэнд янз янзын болоо ингээд байж хэрэг. Энэ сайхан оюун ухаантай сайхан залуучууд гарч иж байна. Их орныхоо төлөө, их дэлхийнхаа төлөө Монгол гэдэг одоо сайхан сэтгэлэн зориулж монголчуудынхаа төлөө, дэлхийн монголчуудынхаа төлөө эвтэй найртай байгаарай гэж хэлээ. Тэгээд дотроо бид эвтэй бол 7 мөрөд байна. Домог дагуу түүхэн өөрсдөө бид бүтээнэ. За тэгээд хамгийн гол нь одоо бид юу вэ да? Хамгийн гол анхаарах нь энэ авьяас хон хоёрыг тэнгэр бидэнд хайрлсан. Адрын тэр дитмийг газарт бид мөнгөлөө. Кинээс шуухгүй, кинээс байрлал оруулахгүй. Бид өөрөө хийж чадсан шүү. Бүхнийг хийж чадсан шүү. Гэхдээ энэ хаагуух юмад нийлжээж хамтарч хийе. Хинч ядуу байж болох. Тэр ядуусын сүрэг явж хэрэггүй. Бид дээд тэнгэртэй дээд заяатаа бас. Одоо ядуу болсон сүргүү явж штеп. Энийг л болох хэрэгтэй. Хүн Монгол хүн бөгдөл одоо энэ
Гэхдээ тэр чинь манжи хаанаас урд тэр чинь монголчуудыг хөндлөдөг. Монгол хүн гараад ирэхдээ хятад хүн тонгоогоо сууж идэ дээр нь суугаад тамигдтаад ингэж Монгол нэг зөв игэл Монголыг тэгжсэн гэж миний нэг найз хятад ярьж байсан. Та нар тэг дарлаж байсан. Гэхдээ тийм их нэгдүгээр зэргийн хүн байхгүй юу? За тэгтээ зэрэг бид одоо оюуханаа дээдлээд сайн сайхан яваад биднаас бүх юм хамаарах нь байна шүү. Бид соёлын үеийг авсан. Одоо бидэнд бүх юм байна шүү. Жаргалтай сайхан амьдрах бүх юм байна. Ингээ таа бүгэнд уртнаас удаан жаргаад та гэж ерөөё тийм. За, ерөөл сайхан Батаршгэ тэгэхэд бид бүхэн дэлгэцээр үзэгчтэйгээ уулздаг. Бас хэвлэмэл байдлаар ТV сонсдгуулаар бид бүхэн уншигчтайгаа уулздаг. Ийм хэвлэл мэдээллийн байгууллага байгаа. Танд уран бүтээлийн найраг онгод бас тэгээ бөөгийн тэр онготой чинь улам хурц байж хүн олондоо бас илүү их хэрэгтэй олон зүйлийг хэлж айлдаж байгаасай гэж хүсэн өрөөж байна. Тэгэхээр за баярлалаа. Кофе цай ярилцлагын нэвтрүүлэгт төрийн их зарим Бямт орж оролцлоо. Бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Биширсэн Аллахнууд мөрөдөл хүсэлэн наадган мандан хогцсон даримчууд сутан Аллахнууд Sing all the sata, all not the ging Allah no, all talta horta, oya chotming alderta, sotang Allah no, sota. Sota, sota,
сон